Өөрийгөө хайрлана гэж юу гэсэн үг вэ? Бусдыг бас бид хэрхэн хайрлах хэрэгтэй гэдэг вэ? Нэг тарих мэдрэлийн тогтолцоотой холбож тайлбарлаж өгье. За, тархиа орчил сургалтын дээр бид симпатетик мэдрэл, парасимпатетик мэдрэл гэж ярьдаг. Тэгэхээр хайр гэдэг бол өөрөө хүний парасимпатетик мэдрэлтэй илүү холбоотой. Эсвэргээрээ хайраас бусад бүх зүйл нь симпатетик мэдрэлтэй илүү холбоотой гэж тайлбарлаж болно. Үүнийг маш энгийнээр буулгаж өгье л да тий. Бид өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа үедээ, өөртөө зөөлхөн хандаж байгаа үедээ, өөрт тохиолдсон альва зүйлийг хит аюул гэж хүн дээр хүлээж авч түүнд реакцлахгүй байгаа үедээ бидний тарих мэдрэл, парасимпатетик мэдрэл буюу энэ амар амгалан тайван байдлаар ажилдаг. Энэ үедээ бид өөртөө болон бусдад илүү зөөлхөн хандаж, асуудлыг илүү мэрэгнээр, зөвөөр шийдэж, зөв хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө өөрийгөө хайрлах жинхэнэ хайр. Тэгэхээр тарих мэдрэл чинь амарч чадахгүй симпатетик мэдрэлээ асаагаад юм болгонд аюул гэж хариу үйлдэл үзүүлж байгаа үедээ бид хичнээн гоё хумстай байсан ч, хичнээн гоё нүүртэй байсан ч, хичнээн гоё хувцастай байсан ч, хичнээн их мөнгөтэй байсан ч бид нар энэ хайр гэдэг зүйлийг, аз жаргал гэж зүйлийг, амар амгалан гэж зүйлийг сэтгэл хөнгөн шингэн тавтаа тухтай байхын мэдрэмжийг авч чаддгүй. Тэгэхээр эн чинь юу гэсэн юм гэхээр бид өөрийгөө хайрлаж чадахгүй байна гэсэн үг. Яг энэ утгаараа бид бусдыг хэрхэн зөв хайрлах юм бэ гэх юм бол тэр бусдыг байгаагаар нь аль болох хүлээж авч зөвөр ойлгож инэрт нэгүүлсэж тэдгээрийг хүлээн зөвшөөрж ээж сая тэр бусад хүмүүс бидний хажууд байхдаа амар тайван аятаа тухтай сэтгэл амгалан хөнгөн мэдрэмжтэй байж чаддаг. Яг энэ үедээ хүмүүс биднээр хайрлуулж байгаа мэдрэмжийг биднээс авдаг гэсэн үг. Тэгэхээр хайр гэдэг бол тийм юу мэддэхгүй хоосон, эсвэл хит ориглон ийм зүйлийг огтхон шилдэг юм байна. Хайр гэдэг нь юуг хэлдэг гэхээр амар амгаланг, тайван унтах, бүтэн ойртой байх, өөртөө сэтгэл хангалуун байх, өөрийгөө ойлгох, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хайр гэж хэлдэг юм байна. Тэгэхээр өөрийгөө хайрлаарай, парасимпатетик мэдрэлээ асааж, симпатетик мэдрэлийг унтрааж сураарай. Бусдыг ч гэсэн яг энэ байдлаар тайван амгалан байлгаж сураарай. Тэгээ үүнийг бид тархиа орчил сургалтаараа заадаг байгаа. Тархиа орчил сургалтын 5 дугаар сарын өглөөний танхимын ангийн бүртгэл дууссан боловч өнөөдөр оройны танхимын ангийн бүртгэлийг эхлүүлсэн байгаа. Тархиа орчил сургалтаараа өөрийгөө хайрлах арга суралцаарай. Ингээд түр баяртай.